Энэхүү хотыг Хятадын цахиур төндийч гэж нэрлэх нь бий. Шинжээн нь дэлхий дээрх хамгийн хурдтай өсөлт хөгжилд явагдаж буй салбаруудын нэг бүхий хот юм. 1980 онд уг хот нь эдийн засгийн чухал бүс гэсэн байр суурьнд хүрсэн бөгөөд Хятад улсыг капитализм болоод гадаад хөрөнгө оруулалтад нээлттэй болгож өгчээ. Үүнээс хойш энэхүү хот гайхалтай өсөлт дэвшилтэнд хүрээд байна. Зах зээлийн нэгэн жижигхэн хот өдгөө хөрөнгө санхүүгийн гол төв. Хятадын өндөр технологийн шинэ нийслэл болон хөгжижээ. Өнөөдөр Шинжээн хотод 13 сая гаруй хүн амьдарч байна. Дэлхийд даяар худалдаалагддаг iPhone утаснаас ахуулаад гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж хэрэгслийн дийлэн хувь нь Шинжээний бүс нутагт үйлдвэрлэгддэг. Гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудын ачаар уг хот технологийн хөгжлийн төв хэмээн олон улсад нэр хүндээ мандуулаад байгаа байлаа. Мөн Huawei, ZTE, Tencent зэрэг Хятадын технологийн компаниуд ч Шинжээн хотод байрлаж байна. Шинжаан бол Гуандуу дахь хамгийн том хотуудын нэг. Бидний мэдэж байгаачлан Гуандуунд цахилгаан тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрүүд олноороо байдаг. Нөгөө тэгвэр Шинжээн хот бол Өмнөд Азийн зах зээлдээ хаяа залгасан байралтай. Тиймээс ч уг хотыг энэхүү зах зээлийг тэлж өргөжүүлэх яг тохирох газар гэж би харж байна. Хятад дахь өндөр технологи үйлдвэрлэлийн төвийн хувьд Шинжээн хот нь Хятадын болоод олон улсын компаниуд хоорондоо бараа бүтээгдэхүүн, мэдлэг туршлагаа солилцох хамгийн тохиромжтой газар тооцогддог. Тиймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний олон улсын үзэглэн Шинжээн хотноо 2 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. Хятадын өргөн хэрэглээний цахилгаан барааны зах зээл 3 өдрийн туршид олон улсын үзэсгэлэн яармагт оролцогчид болоод Хятадын бизнес эрхлэгчдийн цуглах талбар болох юм. Тэд зөвхөн Хятадд гэлтгүй, цаашлаад Азийн бусад оронд ч худалдаа намаагаа өргөжүүлэх зорилготойгоор хэрэглэгчид болоод боломжит түншүүдтэй шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах болно. Нэг талаараа бүхий л гол үйлдвэрлэгчид Шинжээн болон Гуанчжуугийн ойролцоо байрлаж байна. Нөгөөдөөр энэ бүс нутаг нь Хятадын болоод олон улсын үзэсгэлэн худалдаагаараа их танигдсан. Уг үзэсгэлэн худалдаа нь анх 2016 онд Хятадын болоод олон улсын 150 гаруй оролцогч 11500 холд авсан үзэгчтэйгээр амжилттай болж өнгөрсөн. Тиймээс зохион байгуулагчид энэ жил оролцогч үзэгчдийн тоо илүүтэй нэмэгдэнэ хэмээн найдаж байгаа юм. Өдгөө Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл дэлхийн зах зээлд гол тоглогч болоод байгаа бөгөөд Шинжээн нь итгэл даасан технологийн хот болохоор тууштай зүтгэж байна.